За энэ 44 сая долларын зээлийн асуудал яригдж байгаа юм байна. За Монгол улсын цахилгаан хүчний хэрэглээ бол жилээс жилд нэмэгдэж байгаа. Тэгэхээр та бүхэн судалж үзсэн үү? Заавал одоо зээл авч хийхгүйгээр ямар нэгэн байдлаар дотоодын одоо үндэсний аж ахуй нэгжүүд хамтраад ч юм уу, төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд ч юм уу энэ ажлыг одоо хийх боломж байсан уу юу гэдэг дээр та бүхэн ямар судалгаа хийсэн болоо гэсэн нэг ийм асуулт байна. Дараа нь бас энэ говийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ бол мэдээж одоо томоохон төслүүд хэрэгжихтэй холбогдуулаад нэмэгдэж байгаа. За өнөөдөр ихэд зарим одоо говийн бүсийн сумдууд хятадаас цахилгаан авч байгаа. Тухайлбал өмнө говийн баруун талын 3 сум хятадаас цахилгаан авч байгаа. Байнгын тасалтан үнэн өндөр дураараа одоо тасалж яадаг хэрэглэгчдийг бас төвөгтэй нөхцөл байдал үүсгдэг. Тэгээ бас олон удаа санал өгч ирсэн. Аймгийн төвөөс нь холбож өгөөч. 220 км эхний сум нь байгаа. Холбоод өгчих юм бол цаашаа нөгөө 2 сумтаа гуруулаа холбогдчих юм байна. Ер нь энийг одоо эрхчлэлийн төсөвт байдаг юм уу? Ямар нэгэн зээлийн хөрөнгө байдаг юм уу? Одоо шийдэх одоо болцоо байна уу юу гэдэг дээр нэг хариулт өгөөч. Тэгээ гуравт нь өмнө говийн 50 мегаваттын станцыг ер нь яаж цааш нь явуулахаар бодож байгаа вэ гэсэн. За нэг ийм 3 асуулт байна. Тэгээд тодруулъя. За Нармат гүшний асуултанд хариулъя. Цоож сүрэн сайд 4 номер. За Нармат гүшний асуултанд хариулъя. Яг энэ төслийн тухайд бол Багнуур Чойрын цахилгаан намжуулгаагаар хос шугам байгаа. 220 кВт-ийн хос шугамаар явж байгаа. Энэ төсөл хэрэгжих юм бол дараагийн удаад бол Шандаас цагаан сувргороо бас нэг 220 кВт-ийн цахилгаан намжуулгаагаар хос шугам барих юм төлөвлөгөө хийгээд ерөнхийдөө их өсвөр нь тодорхой болж явна. Энэ хоёр шугам одоо өнөөдөр Европын цэргийн босолт хөгжлийн банкнаас Чойр сайн шанд энэ 220 кВт-ийн цахилгаан намжуулгаагаар шугам холбогдох дэд станцуудын өргөтгөлөөтэй тендерын зарлагдаад явж байгаа юм. Энэ шугам ашиглалтанд орчих юм бол бид нар Монгол Улсын засгийн газар төвийн эрчим хүчний системээс оюутлогоо төсөлд 1.3 тэрбум кВт-цаг эрчим хүч жил болгон нийлүүлнэ гэдэг ийм гэрээ хийцэн байна. Тэгэхээр одоо нэгдлийнх нь наадвартай амжиг бүрдэх ийм төсөл. Түүнээс гадна говийн бүсэд сэргээр эрчим хүчний төслүүд олноор бий болж байгаа. Энийг бол төвийн бүс рүү дамжуулах ийм болцоотой байгаа. Хувийн компани яг энэ төсөл рүү хөрөнгө оруулаад өөрийнхөө оруулсан хөрөнгөө ашигтаа буцааж авах юм ямар ч нөхцөл тооцоол гарахгүй байгаа учраас засаг энэ цахилгаан дамжуулгаагаар шугам хууль байгууламжуудыг бол засаг өөрийн зээл аваад хийхээр зондоо олцоо байхгүй гэсэн ийм шийдэлд хүрсэн учраас дөрөвчийн удаа танаа байнгын хорогоорч бид нар танилцуулсан нөгөө зөвшөлдсөн төсвийн байнгын хороо, эдийн засгийн байнгын хороон дээр ч бас энэ асуудлуудад танилцсан ийм байдалтай байгаа. За манай улсын тухайд бол өргөн өдөм нутагта 1.5 сая км квадрат нутаг 3.5 сая хүнтэй. Яг цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн хувьд бол олон улсын стандартаар хэд зэрэг юм байна. Танай аймгийн 3 сумдууд бие 3 дэс ноён сэврэ. Энэ сумдууд бол хятад цахилгаан эрчим хүч авж байгаа, импортлж байгаа. Харамсалтай нь өндөр байна. Төвийн бүсээс энэ 3 дэс рүү хөрөхэд бараг 1000 шахав километр очно. Шугамын алагдал өндөр учраас өнгөрсөн үед бол манай эрчим хүчний салбарын төвийн бүсээс хангах дээр бол шугамын алагдал хэд өндөр байгаа учраас үр ашиггүй тооцоо гараад байсан юм байна. За одоо танай аймгийн тухайд бол 70 задгад дээр нэг 50 мегаваттын хөтөн чадалтай цахилгаан эрчим хүчний тухайд. Юуных дулааных эрчим хүч нь бол жоохон эцлээгүй байна. Одоо удахгүй нэгтлэлт нь гаргана. Тэд зүүн дуусж байгаа. Энэ 70 задгадын 50 мегаваттын хөтөн чадалтай цахилгаан станц ашиглалтанд орчих юм бол 70 задгад сэврэ ноён сэврэ 3 дэс гэдэг энэ чиглэл рүү цахилгаан дамжуулгаагаар шугам холбогдох байрлах байгууламжуудыг барах бололцоотой бид нар эх жилүүд бол ийм тооцоо судалгаа хийгээд явж байгаа юм л байдалтай байна. За Наранбаатар гүшний нэмж тодруулъя. За баярлалаа. Дэлгэрэнгүй танилцуулган дээр хам богд сумын 250 мегаваттын салхин цахилгаан станцаас буцаагаад энэ шугамаараа татаад төв рүүгээ нийлүүлнэ гэд тавьсан байх юм. Тэгээ би л сонсоог байх нь тийм юм барьцсан юм. Цоож сүрэн сайд хариулъя 4 номер. За хам богд дээр бол нөгөө сэргэлт эрчим хүчний өндөр өртөгтэй.
ийм тусгай зөвшөөрөл авчаад олон жил болж байгаа. Бид бол үнийн буулга гэдэг ийм зөрүүл шаардлага тавьчаад тухайлбал 15 центээр 1 кWh эрчим хүчийг нийлүүлнэ гэдгийг бид нар бол 10 центээс өндөр үнээр авч чадчихгүй нэ. Нэг. Хоёрдугаар салхины хувьсах чадвар өндөр байгаа учраас одоо нийлүүлж байгаа хүтэн чадлынхаа 40% тэнцэх хэмжээний 4 цагийн гаргалгаатай батарей станц барих юм бол бид нар нийлүүлээ дүүн эрчим хүчний системд холбоё гэдэг ийм одоо буулт хийгээд хоёр талаасаа энэ ажил явж байгаа юм. Тэгэхээр одоо энэ бидний тавьсан эрчим хүчний сайдын дэргэдэх зөвлөлийн энэ шийдвэрийг нөгөө хөрөнгө оруулагчдад хүлээж аваад явах юм бол сүлжээнд холбогдож таарна. Тэгэхээр энэ шугамар цахилгаан эрчим хүч төвийн бэс рүү нийлүүлэгдэж таарна. За, Жангабел гишүүн.